чадны байлдан дагуулалт нь хүмүүсийг аварч бас тэдний төгсгөлийг ишлэх зорилготой энэ шүүлтээр дамжуулан хүмүүсийн дороотлыг ил болгож улмаар тэднийг гэмшүүлж өндийн босгож ам болон хүний амьдралын зөв замыг эрэлхийлэхэд тэднийг хүргэх явдал ёо энэ хөшүүн манаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрэж шүүлтээр дамжуулан доторх тэрслүү байдлыг нь ил болгохын төлөө байдаа гисэн хэдий ч хүмүүс гэмшиж чадахгүй хүний амьдралын зөв замыг эрэлхийлж чадахгүй эдгэр завхарлаас ангиж чадахгүй хэвээр байваа сатанд залгуулах бай болох богод аврагдах аргагүй ёо энэ бол байлдан дагуулалтын ач холбогдол хүмүүсийг аварч бас тэдний төгсгөлийг илчлэх явдал сайн муу төгсгөл нь бүгд байлдан дагуулалтын ажлаар илчлэгддэг хүмүүс аврагдах харагдах хэсэг нь бүгд байлдан дагуулалтын ажлын явцаар илчлэгддэг эцсийн өдрүүдэн байлдан дагуулалтаар дамжуулан бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үеёо байлдан дагуулалт нь эцсийн өдрүүдийн ажил өөрөөр хэлбэл хүн бүрийн нүглийг шүүхэн эцсийн өдрүүдийн ажил билээ Эсбогос хүмүүсийг яаж төрлийнхэн дагуу ангилж чадах юм бэ? Та нарын донд хийгдэж буй төрлийнхэн дагуу ангилах ажил бол бүх ил орчлон ертөнцийнх ийм ажлын эхлэл ёо Үүний дараа бүх газар нутгийн хүмүүс болон бүх үндэстэн угсаатан ч бас байлдан дагуулалтын ажлыг хүлээн авах ёстой болно Энэ нь бүтээх хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдаж шүүх судлын өмнө бууж өгч шүүгдэх ёстой болно гэсэн үг ёо Хинч юу чихүүгээс шүүлтийн зовлонгоос угтаж чадахгүй Мөн төрлийнхөө дагуу ангилагддаггүй Ямар ч хүн ямар ч зүйл үгүй Хүн бүр ангилагдана Учир нь бүх зүйлийн төгсгөл ойртож Тэнгэр газар бүгээр төгсгөлд хүрсэн Хүний оршин тогтнол төгсгөл болох өдрөөс Хүн яахан зогтож чадах билээ